Хогийн цэгийн уугалтай асуудлыг л 그래서 нам болгож байна. За та бол энийг яг энэ одоо зураг төсвөн дагуу ингээд яваад байхад манай энэ артлын эзтэй араас л ямар нэг асуудал 100% гэсэн баталгааг бол мэрэгжлийн өнөө өгч чинь тийм үү? Тийм ээ. Бид бол одоо юм хийлгэж. Тэрээс энэ одоо энэ жил 50 байр гэдэг юм уу энэ хэдэн залуучууд төмөр хат гэдэг ингээд энэ ингээд авалцаад байгаа юм биш шүү дээ. Тийм болохоор энийг бол ямар ч үс одоо ингээд аргуун давхт бол мэрэгжлийн өнөө өгдөллээ. Мөнгөний шуурхай шийдээ. Асуудлыг шийднэ. Тэмдрийн богино хугацаанд зарлаа. Тэгээ энийг одоо нам дарж одоо яг стандартыг болгох. Тэгээ эрүүл аюулгүй орчих эндээс ирэх шүү. Тэрнийг наадлаар бүр намайг аргиун гэдэг. Тэгээ хог хаягдлын чиглэлээр одоо 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоо хог хаягдлын зөвлөхөөр Азийн хөгжлийн банкн дээр болмоос орон нутгуудтай хамтраад ингээд ажиллаад явж байгаа. За тэгээд энэ хүрээндээ бас өнөөдөр аймгийн удирдлагуудаа суулзаж тодорхой хэмжээний зөвлөмж чиглэлүүд дээр бас хамтран ярилцж ойлголцлоо. За тэгэхээр яхаа хөглөр ерөнхийдөө Монгол улсын 21 аймаг бүхэлдээ л ер нь хог хаягдлын асуудал бүгдэнд нь тулгамдж байгаа. Бүх одоо төв суурин газар бид нар чинь нүүдэлчин соёлтой байж аваад суурь иргэншилчилчээд удаагүй байна тий. За өнгөрсөн одоо энэ хугацаанд бид нар суурь иргэншилчээд хүн амын өсөлт хөгжил за тэгээд бидний хэрэглэнээс болоод хог хаягдл бол маш хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр одоо аймаг орон нутгууд ялангуяа аймгийн төвүүдийн хогийн цэгийн асуудал гэдэг бол маш их хүнд байдаг. За одоо манай Хөвсгөл аймгийн тийм Мөрөн сумын хогийн цэг гэдэг бол одоо яг үндсэн мөрөн аймаг руу орж ирэх хаалгатай тун ойрхон за ингээд аймаг үргэлжийн мөнхөд одоо шатдаг бохирдолтой за утаа нь одоо аймгийнхаа одоо суурьшлын бүс рүү орж иртэй хортуулдаг бохирдуулдаг энэ бол маш олон жил яригдж байгаа. За гэхдээ энэ бол ганцхан Мөрөн сумын асуудал биш ээ. Энэ ерөөсөн Монгол улсын 21 аймагт бий болсон хүндэрсэн асуудал. Шалтгаан нь юу гэхээр бид ерөөсөө энэ хог хаягл гэдэг зүйл дээрс огтоос анхаарахгүй ялангуяа хөдөө орон нутгийн түвшинд анхаарахгүй 10 20 30 жил болсонтой л холбоотой. Бид өөрсдийнхөө амьдарч байгаа орчноос хог хаягдлыг зүгээр л нэг одоо 5 10 км холбовч бүх юм болчих юм шиг санаад л ерөөсөө нэг уулын цаа нэг довын цаана авч асгаж бөөгнөснөөс болол хоримтлагдсан асуудал гэж л ойлгох хэрэгтэй. За тэгээ ямар ч байсан энэ асуудлыг энэ удаагийн удирдлагууд маш сайхан хүлээж аваад энийг бол маш богино хугацаанд шийдвэрлэе гэдэг дээр бол бас сайхан ярилцж ойлголцлоо. За тэгээ өнгөрсөн хугацаанд ч сая нэг 2 жилийн өмнө тий улсын хурлын гишүүн Батэрдэн гишүүн бас энэ дээр Мөрөн сумын хогийн цэг дээр нэлээд бас ажлуудыг зохион байгуулж ил цадгаа тархсан хог хаягдлууд үед одоо хогийн цэг гэж мөр 50-60% нь бол нэлээд хумаад хог хаягдлын асуудал бас нэлээд зэгцэлсэн. Гэхдээ энийг бол цаашаа үргэлжлүүлээд бүрэн богино хугацаанд зэгцлэх шаардлага байгааг өнөөдөр аймгийн удирдлагууд маш одоо өндөр хэмжээнд хүлээж авч ойлгож байгаа учраас цаашдаа бидэнтэй хамтарч ажиллах ийм зүйлүүд бол гарч ийн. За тэг ямар ч гэсэн зөвлөмжийн хувьд бол одоо байгаа бид хог хаягдлыг ер нь бол маш богино хугацаанд дахиж ууг харгүй болгоод унтраах буюу одоо тэрийг нөхөс сэргийлтгэж хучих асуудлыг бол зохион байгуулах хэрэгтэй. За мэдээж хучихтаа зүгээр одоо хөрсөөр авчиад шороогоор буулчих асуудал биш юм аа. Энэ өөрөө одоо байгаа хог хаягдл тархацсан байгаа хог хаягдлыг цэвэрлэх, зохицуулах. За тэрүүгээр нь хамгийн бага зайд талбайд хөршний бохирдолгүй байдлаар дарж бошлох гэдэг энэ арга технологийн даваа зохион байгуулах хэрэгтэй. Энэ дээр одоо мэргэжлийн байгууллагуудаа хамтраад бид энэ дээр зураг төсөв боловсруулах ийм шаардлагатай гэдгийг бол бас аймгийн удирдлагууд бол зөвлөж ажиллаа. За тэгэхээр ямар ч байсан оноос өмнө энэ хогийн цэгийн ажлыг бол зэгцлэх бүрэн боломжтой ийм одоо техникийн болоод цаг хугацааны боломж байгаа гэдгийг бол аймгийн удирдлагууд хэллээ. Нөгөө өдөр тутмын үйл ажиллагаатай хогоо зэгцлээд тогтмол хог хаягдлыг хөрсөөр хучдаг энэ үйл ажиллагаа бол Улаанбаатар хотоос өөр бусад аймагуд байхгүй. Тэгэхээр энийг зохион байгуулж байгаахын хувьд бол энэ магадгүй Мөрөн сумд бусад аймагуудтай харьцуулахад бол бас нэлээд ихний болох бах. Тэгээ сая Увс аймаг одоо ингээд зохион байгуулалтанд ороод явж байна.